За сайн уу залуусаа Син Ток суугийн дараагийн бичлэгт 5 таймаар л part 2 нь ямар гоо санагдсан бэ? Сэтгэл хэсэгт комент үлдээгээрэй. За тэгээд үргэлжлүүлээд өнөөдөр part 3 ярьж өгөхөд бэлэн болсон байна. Тэгээд манай сувг дээр лайктарч, subscribe хийж биднийг дэмжээрэй. Гэт бичлэгт орцгоё. Зя 7 дугаар анги маань манай Райто мастрыг хэн болохыг мэдэх гээд нөгөө хоёрыг чинь ангал руугаа хүчээр авч явахаар болно. Тэгээд харанхуун эльбийг нь манай Нэмүмү голд 2 барихаар болох ба. Харанхуун эльб дагуулж явсан 2 дагалданга амтан хүний холимог химээрэ маягийн зүйл болгочихно. Тэрэндээ их бардаж манай хоёрыг ялна гэд дайрдаг. Манай хоёр нэг дайралт арал дуусгах хэдий ч нөгөө химээранууд нь янзын ам хөвгтэй байдаг. Гэхдээ л манай тэр хоёр химирагийн яаж зовж байгааг нь хараад нэг дайралтаар устгаж зовлонгоос нь чөлөөлнө. Харин нөгөө харанхуйн эльб чинь төгс бүтээл нь бүтлгүүцэнд бүр шок болчихно. Шокорж байхад нь манай Нэмүмү араас нь ганцхан 2 бөмбөгөнд нь хүнд цохилт хийгээд дарж авдаг. Харин манай Райто нөгөө Кайтотой үзэлцэж байх ба Кайто хамгийн хүчтэй дайралтаа хийгч Райтод маань бүр огт нөлөөлдөг. Харин эсвэргээрээ манай Райто нүүрэн дундуур нэг сайн дэлсэж өгөөд л ялцчихдаг. Тэгсэн Кайто бүр шалдаа буугаад намайг битгий халаач би мэддэг бүхнээ хийлий гэд бүр гүлэг болдог. Тэгээд манай Райто чи баатар юм бол надтай ахиад жинхнээсээ ганцхан удаа тулалдчих. Тэгвэл би чамайг өршөөе гэхэд нөгөөх нь хулчгнаад зугтаж байгаад хөлөө нэвцэл бүлчгдэг. Тэгээд тэр хоёрыг дагуулan мөн нас барсан 2 хүүг оршуулахаар ангалд ирнэ. Манай үнэнч дөрвөн туслах угтаж авах ба тэр хоёрыг нэг сайн тамлахаар болдог. Харин Райто Элио гэх ахыг нь шидтэн охин Мячанд хүргэж өгөөд Вадиг Имура гэх нас барсан 2 найзынхын дурсгал болгон үснээс нь хэсгийг авчирч өгдөг. Маргааш нь болж манай Райто 2 зэрэглэл дээшээ дэвшиж Си зэрэглэлтэй болдог. Элио Мячан 2 төрсөн нутг руугаа буцахаар болж нутгийн зүг хүлгийн жолоо зална. Тэгээд Райто маань ангалдаа буцаж ирээд нөгөө хоёроос авсан мэдээллийг шалгана. Тэгээд мастрын талаар илүү их мэдхийн тулд цагаан хүлэг баатруудыг судлах хэрэгтэй гэдгийг мэдээд нөгөө хоёрыг чинь үхэгсдийн цэнгүүн химээх картаар тасар татан хаягдаг. Ийхүү цагаан хүлэг баатруудыг болон Саша химээх эльбийг онилно. Үзэгдэл солигдож нөгөө Саша чинь цагаан хүлэг баатруудын нэгийг уургалчихсан элдв яриа өрнүүлэн суух ба эндээс хүмүүсийг хэр дорд үздгийг нь хэдүүлэн харж болно. Манай Райто тэрийг нь шидээр харж байх ба хэрхэн ам гуйхыг нь төсөөлөн баярлаж зогсноо. Харин 8 дугаар анги маань Саша гэх эльб өмнөх анги дээр яриа өрнүүлж байсан цагаан хүлэг баатруудын нэгэнтэй суухаар болсон байх ба сүйх хэрэгтэй явж байхдаа Райтог зурус харах шиг болж араас нь хөөж яваад ханан дээр аврах цамхагт хүлээж бай Райто гэсэн бичгийг олж уншнаа. Тэгээд Райтог алж байж олж авсан язгууртан угсаа эд хөрөнгө сүйгээд бүхний алдах нь гээд бөөн стресс. За ерөнхийдөө бол эрхэм хүндэт үзэгчтэй. Манай Райтогийн дараагийн уншаа авалт ийхүү ёслол төгөлдөр эхлэж байна. Тэгээд үзэгдэл солигдож цагаан хүлэг баатруудын харш руу шилжих ба энд нь хүний ёсонд нийцсэн нэг ч юм байхгүй. 2 ихэр бацаан амьд хүнийг бай болгож хутга шидэж тоглоод л нэг нь хүн бүсгүйг эд бараами тарьцаад л хоёр нь ийм л байх ёстой юм шиг цай угаад л сууж байдаг. Энэ хэдийг ер нь ёстой баатар гэж хэлэхээргүй л гарууд байдаг. Тэгээд гişүүд нь хоорондоо хэрэлдээд байсан чин ахлагч баатар нь чимээгүй бай гэд хэлэхдээ тэнгэрт нисч явсан шувууд унаж өгөж бариад янзын хүчтэй л бололтой. Нөгөө хитэн дарамтнаас нь болоод нам гацаж бариад кино. За тэгээд Кайтогийн хэрэг тэдний чихэнд хүрсэн байх ба тэр хэргийг нь цэвэрлэхээр болдгоо. Шүн болж Саша унтаж байх ба генетик чимээ гарч ээл потын цахад аврах том цамхаг гарч ирдэг. Түүний орой дээр манай Райтогийн үнэнч дөрвөн туслахын нэг ээлий зогсож байна. Маргааш өглөө нь болж ойд гарсан цамгагийн талаар ээл Батан хаан тулсаар нэг цуурч байдаг. Энэ үед манай Райто голд Нэмүмү 3 тэнд очисон байх ба Нэмүмүг харсан 2 эльб залуу түүнийг ашиглахаар санаархаж багтаа авах гэсэн ч манай Райто шившлийг алгасаж шид хэрэглээд эльбүүдийн дунд өөрсдийгөө хар алиалагч гэдгээ мэдэгдэнэ.
За тэгээд ойд 3 эльф нэг хүний хүүхдийг тижээвэр эмтэн болгоод ямар нэгэн аюул тулгуурвал үлдээгээд зугтах төлөвлөгөөтэй явж байв. Тэгтэл авраг нохой мангас гарч ирээд нөгөө гурвыг чинь нийдээд охиныг үлдээгээд яв. Тэгтэл бас нэг 5 эвгүй ус говцтой залуус гарч ирээд охиныг алах нь уу гэж бодтол манай Райтогийн туслахуд байдаг ба хүмүүсийг аварч жижиг тосгонд авчирч аюулгүй байлгаж байсан байдаг. Харин үзэгдэл солигдож цаашаа Райтогийн бичгийг барин яах ёстойгоо бодон эргэлзэж суудаг. Маргааш нь болж Эльб улсын дээдсүүд хуралдаж байх ба цамхагийг яах талаар ярилцаж байдаг. Эльб Хатан хаант улсын Хатан хаан Лип гэх Эльб яриаг нь таслаж орж ирээд шагналын мөнгийг нэмж цамхагаас мэдээлэл олж ирэхийг тушаадаг. За байж гараа. Одоо та нарт нэг юм хэлье. За энэ Лип гээд байгаа Хатан хааныхын царайг нь хар. За одоо энэ цагаан хүлэг баатруудын ахлагч Хардигийн царайг нь хар. Тэгэхээр юу хэлэх гэсэн бэ гэхээр энэ хоёр ээжгүй. Ээжгүй хоёр штэ. Бүр байр нь солигдсон байдаг наас үе. Эсвэл гидсэндээ хөтөлцсөн ч юм уу. За мэдэхгүй. Анимд орцгоё. За тэгээд ээжгүй хоёр буу халнаа. Цамхагийг яах талаар мөн чөтгөрийн хаан дахин төрсөн байж болох уу? Тэгвэл хүн төрлөختнөөс баатар төрдөг. Мөн мастер гарч ирвэл яах вэ? Бас байж болзошгүй байсан манай Ройтог шалгаад алсан талаар ярилцсан. Үзэгдэл солигдож аврах цамхаг руу орохоор бэлдсэн хүмүүсийн цуглаан байдаг ба манай Райто нэмэн мөгөөлд 3 ч очино. Тэгээд цаашаатай таарах ба цаашаа наад хөгийн бага тайлч надад царайгаа харуул хэмээн орилж энэ анги маань өндөрлөдөг. Эсдүгээр анги маань харин цаашаа Райтог харж багийг нь тайлж царайг нь харнаа. Баригдахын даваан дээр манай Райто 3 жил хүлээсэн өшөө авалтаа амтгүй болохгүй тулд царайндаа сорив гаргаж танигдахгүй болсон байдаг. За тэгээд тэднээс салж ойнгон руу орох ба араас нь нөгөө нэмүм багтаа урайд байсан хоёр эльф манай гурвыг алах хүслээр дүүрэн араас нь дагдаг. Ойр руу ороод хурдаа нэмэх ба араас нь нөгөө хоёр чинь ч хурдаа нэмэн хөөсөөр байдаг. Энэ анги дээр бас нэг шин дүртэй танилцсанаа. Мэра хэмээх аврах том мангас шиг эмэгтэй байдаг. За тэгээд нөгөө хөөгөөд байсан хоёр эльфийг чинь гарнаасаа баахан мангас шиг юм гаргаж ирээд идүүлчихдэг. Ер нь бол өөрөө бараг л мангас юм шүү дээ. За бас өөр хоёр шин дүртэй танилццгаая. Хоёр өөр өнгийн өстэй охин Айс Хит болон буутай охин Сүзү. Райтогийн бэлтгэлийн багш Жакхыг бол та нар таньж байгаа байх. За тэгээд тэр хэд бөөндөө цамхагт ирэх ба тэнд нь Мэйс бусад 3 шадар туслах нь хүлээж байдаг ба бөөндөө нийлж аваад цамхагт орно. Дотор нь аврах том луу байдаг нь Элийг нь тижээвэр амтнч гэж байх шиг. Тэгээд бүгд тухлаад төлөвлөгөөгөө ярилцсанаа. Ерөнхийдөө бол цаашаагаас өшөөгөө авч цагаан хүлэг баатруудыг алалгүйгээр олзлох. Мөн бүх мэдээллийг нь шавхаж авч Эльб хаант улсыг буулгах. Тэгээд бас бусад 8 улсын цэргийн хүчийг тандах юмсанжээ. Ингээд Райтотой адил сүүдэр гаргаж хар алиалагчийн ажлыг хийлгээд Райто өөрөө цамхагаас өшөө авалтын төлөвлөгөөгөө хянахаар болдог. Цаашаач ойгоор явсаар цамхагт ойртох ба Элигийн тижээвэр луг хараад айсандаа буцнаа. Тэгээд цагаан хүлэг баатруудаас өөр ялах арга байхгүй гэдгийг ойлгоно. Цаашаа явал Райтог баригдалгүй алах вэ? Мөн цагаан хүлэг баатруудыг яаж авчрах талаараа бодон буцдаг. Ингээд хотод ирээд Эльб улсын дээдсүүдэд мангас луу зэрэг бүх харсан зүйлсээ илтгэж цагаан хүлэг баатруудыг явуулахар болдог. Мөн цаашаач хамт явахаар болж гэр бүлийнх нь үнэт шид зэвсгийг аваад маргааш нь цагаан хүлэг баатрууд болон цаашаа хөдөлнө. Ингээд ойр руу орж жинхэнэ утгаараа өшөө авалт эхэлнэ. Ингээд тэд явсаар цамхагийн урд ирэх ба нууцаар цамхаг руу орж луу гагнахаар болдог. Цагаан хүлэг баатруудын ахлагч Харди өөрийн чадвар болох Silent-ийг ажилуулнаа. Энэ нь байгалийн болон бүх дуу чимээг чив чимээгүй болгодог хүч чадал юмсанж. Тэгээд тэд бөөндөө урагшлнаа. Орсон даруйда шилжүүлэх тойрог дээр гიშгээд тус бүртээ өөр газар шилжиж очсноор энэхүү анги маань өндөрлөнө.
戦力を分断したか。転移トラップでどこかに飛ばされたようですね。ゆっくりここまで登っておいで。君はこのパーティーの主役なんだから。 Яа, за хаста үнэхээр сонирхолтой болж эхэлж байна тийм ээ. Тэгэхээр цагаан хөлөг баатруудын эсрэг манай Райтогийн багийнхан маань юу их бол энэ нь илүү одоо сонирхол татж байна. Тэгэхээр хэдүүлээ дараагийн бичлэгээ хурдан хүлээж авахыг хүсэж байгаа бол нэг сайхан комментээр давуулгаалаад тэгээд мөн манай сувг дээр лайк дараад subscribe хийгээрэй. За мөн шинээр орж ирж байгаа үзэгчид маань биднийг дэмжиж манай сувг дээр лайк дараад subscribe хийгээрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.